Дорнод аймагт яг одоо хүүхэд эрдэнэ төслийн хаалтын үйл ажиллагаа болж байна. Тэгэхээр уг төслийн зорилго нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг одоо хамтарсан багт санхүүгийн дэмжлэг үзүүлэх гол зорилготой төслөөсөн. Одоо төслийн хувьд Монгол улсын хэмжээнд Дорнод аймагт одоо хэрэгжиж одоо байгаа гэдгээр онцлогтой бөгөөд одоо мөн одоо Хэрлэн сумын 11 болон Дорнод аймгийн 14 суманд одоо зэрэг хэрэгжсэн байгаа. Тэгэхээр бид одоо яг одоо уг төслийн хамтарсан багийн шилдэг нийгмийн ажилтан Баян улс сумын нийгмийн ажилтан Алиграматай уулзаад байна. Тэгэхээр уг төсөлд бол шилдэг нийгмийн ажилтнаар шалгарсан байгаа. Тэгэхээр энэ төсөлд бол санхүүгийн дэмжлэг үзүүлснээр та бүхний үйл ажиллагаанд ер нь бас ямар өөрчлөлтүүд гарсан бэ? За би Баян улс сумын нийгмийн ажилтан Алиграмаа 3 дахь жилдээ ажиллаж байгаа. За энэ Дорнод аймгийн хэмжээнд хэрэгжсэн хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжсэн хүүхэд эрдэнэ төсөл маань амжилттай болж өндөрлөж байна. За энэ төслийн хамгийн гол одоо зорилго нь үр дүн маань юу байсан бэ гэхлээр хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр хамтарсан багийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг одоо урамшуулах, урьдчилан сэргийлэх ажил дээр ихэд дэвшил гаргах юм томоохон улсын хэмжээнд юм жигшиг болох үзэв томоохон төсөл боллоо. За миний би хэсгийн төлөөлөгчөөр 4 дахь жилдээ ажиллаж байгаа. За гэмтэртэй тэнцэх нийтийн хэв журмаа болох олон нийтийн аюулгүй байдлыг хангах хөрөг чиглэлийн дагуу үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. За 2024 оны хүүхэд эрдэнэ төслийн хүрээнд за шилдэг цагдаагийн албаагчаар шалгарсандаа одоо баяртай байна.